энэ жилийн хаврын чуулганы хамгийн онцлог нь олон жил хүлээгдэж байсан нийгмийн хүлээлттэй ийм хууль тогтоомжуудыг хэлцэн баталж чадлаа. Ард түмний зүгээс улсын хурал хичнээн олон хууль баталгаа гэхээс илүүтэйгээр бидний амьдралд тусч байгаа ямар хуулиудыг баталгаа гэдэг чухал байдаг. Нийгэм эдийн засгт ээлтэй олон хуулиудын баталсан нэг нь сая гэр бүлийн тухай хууль, за гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, за мөн нийгмийн даатгалын ерөнхий хууль, түүнийг дагагдсан хуулиудыг баталсан явдал гэж би бодож байна. За мэдээж татврын багц хууль, эдийн засгийн эрхчлөөний хуулиуд гэдэг эдгээр хуулиуд бол аж ахуйн нэгжүүд бизнес эрхчлөлийн хувьд бас чухал хуулиуд байсан. За мөн нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хийж чадлаа. Энэ удаагийн хуулиар бид нар үүнийг бүр улам өргөжүүлээд олон давхаргад тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж чадсан. Өмнө нь бол тэтгэврээ нэмнэ гэхээр зөвхөн нийгмийн дадлын сангаас л тэтгэвэр нэмэгдэх ёстой болчоор нийгмийн дадлын сан иргэдийн төлж байгаа цалингаар жоохон нэмэгдвэл жилд 7-8%-аар нэмэгдвэл тэрүүнийх нь хүрээнд л нэмж чаддаг байсан. Нэг талдаа өнөөдрийн шимтгэл төлөгчид хуримтлал 1.5%-аар үүсэх нь үүнийгээ 100% өвлүүлэн гэх мэтчлэн. Өмнө нь төлчөөд одоо ч тэтгэврээ авж байгаа ахмадууд дээлтэй. Ажил олгогчийн ажилтныхаа шимтгэлийг төлж байгаа ажил олгогчдод ээлтэйгээд олон өөрчлөлтүүдийг тусгасан нийгмийн даатгалын ерөнхий хуулийг бид улсын хурлаар батлуулж 2027 оны төсөв энэ хүрээнд боловсруулагдаж улсын хурлаар батлагдах гэж байна. Энэ бол нийгмийн хүлээлт манай шимтгэл одоо төлж байгаа 1.2 сая иргэн, за мөн одоо 500 орчим мянган тэтгэвэр авагчид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд шаардлагатай өөрчлөлтүүдийг тусгаж чадсан хуулийг энэ хаврын чуулганаар баталж чадсан том онцлог, том өөрчлөлттэй нэг байлаа.